Дэлхий дээрх хамгийн үнэтэй 15 үнэт эдлэл. Эрдэнэ чулуу эсвэл үнэт чулууг анх газрын гүнээс гаргаж ирэхэд туршлагагүй хүн түүнийг анзаарахгүй байж мэднэ. Зөвхөн боловсруулж, өнгөлж засны дараа л тэр үнэхээр гялалцаж дэлхийн нийтэд жинхэнэ үнцэн нь мэдэгддэг. Тиймээс өнөөдөр бид дэлхийн хамгийн үнэтэй 15 үнэт эрдэнэ чулууг хамтдаа сонирхцгоё. 15. Булгаарын хөх алмаз. Хөх алмаз бол нэршгэ хөх өнгөтэй алмаз юм. Тунгалаг биш ч ховор маш үнцэнтэй. Анх энэтхэгийн кохлеар уурхад илэрсэн ба энэ төрлийн алмазыг Өмнөд Африк болон Баруун Австралиас ч олдсон байна. Харин нэгэн онцгой хөх алмаз болох Булгаарын хөх алмаз нь 2010 онд Нью-Йоркийн дуудлага худалдаагаар нийт 16 сая $16 зарагдаж тухайн дуудлага худалдааны дэд амжилтыг тогтоосон юм. Анх 1972 онд ердөө $1 сая зарагдаж байсан энэ алмаз 40 жилийн дотор үнцэнээ 16 дахин өсгсөн байна. Эдийн засаг ямар ч байлаа гэсэн алмаз үргэлж үнцэнээ хадгалдаг гэдг нь эндээс харагдана. 14. Мөнхийн зүрх. Гайхамшигтай хөх өнгөтэй мөнхийн зүрх гэх энэ алмаз нь 27.6 карат ба уг үнэт чулууг Stemets Group зүсэж бэлдсэн бөгөөд хожим алдарт The Beers компани худалдан авч 2000 онд олон нийтэд албан ёсоор танилцуулжээ. Энэ алмаз Өмнөд Африкийн премьер уурхаагаас олдсон ба тус уурхад хөх алмаз олох магадлал 1% бага бөгөөд ихэнх нь хэмжээ, чанарын хувьд хангалтгүй байдаг гэнэ. Тиймээс мөнхийн зүрх нь үнэхээр туйлын ховор, бас туйлын үн хүрдэг үнэт чулуу юм. Түүний ховор том хэмжээнд түүнийг дэлхий дахинд алдартай болгосон. Тэрч бодохгүй нэгэн бүлэг гэмт хэрэгтнүүд тус алмазыг хулгайлахаар оролцсон ч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж байсан байна. Үүний дараа мөнхийн зүрх алмазыг олон нийтэд үзүүлэхээр Спицоны хүрээлэнд зээлээр байршуулсан юм. Эцэст нь уг алмазыг 1 каратыг нь $500,000 үнэлгээтэйгээр худалдан авсан бөгөөд 27.6 карат учраас нийт үнэ нь ойролцоогоор $16 сая хүрсэн юм. Харин яг хэн худалдаж авсан нь тодорхойгүй. Гэхдээ олон таамаг цурхлын дагуу тухайн үедээ боксчин Floyd Mayweather нь найдварсгүйдэд зориулан уг алмазыг авсан байж болзошгүй гэжээ. 13. Perfect Pink Diamond буюу төгс ягаан алмаз. Нэгэн үе Холливуд ягаан алмазанд үнэхээр дурласан байлаа. Том байх тусмаа илүү ягаан байх тусмаа сайн. Жишээлбэл дуучин Jennifer Lopez өөрийн найз залуу Ben Affleck-аас бэлгэнд авсан 6 каратын ягаан алмаз нь бүгж зүүж байсан нь сая $100 үнэтэй байжээ. Тэгвэл яагаад ягаан алмаз ийм алдартай болов? Яагад гэвэл ягаан алмаз нь дэлхий дээрх хамгийн ховор алмазуудын нэг юм. Анх ойролцоогоор 2500 жилийн өмнө нэгдсэн бөгөөд үүнээс хойш 10 каратаас дээш хэмжээтэй ердөө 18 ширхэг ягаан алмаз л олдсон байна. Тиймээс ийм алмаз иж гарах бүрт дэлхийд даяар шууган нэгддэг. Төгс ягаан алмаз нь бусдаас ангид цэвэр ягаан өнгөтэй. Ямар ч өөр өнгө ороогүй. Тунгалагч чулуу бөгөөд үнэхээр төгс гэж үнэлэгдсэн юм. 14.2 каратын энэхүү алмаз нийт $23 сая зарагдсан бөгөөд худалдан авагч нэрээ нууцлсан нэгэн байжээ. 12. Wittelsbach Graf алмаз. Манай жагсаалтын дараагийн үнэт чулуу маш баялаг түүхтэй. Энэ түүх бүр 1600-аад оны үеэс эхэлдэг юм. Wittelsbach Graf алмаз бол эмэгтэйгийн уурхаагаас олдсон бас нэгэн авраг том хөх алмаз. Түүнийг 17 дугаар зууны аялагч худалдаачин Jean-Baptiste Tavernier баруун ертөнцөд авчирсан гэдэг. Алмаз Европт ирсний дараа хааны гэр бүлд очиж улмаар хааны гэрлэлтийн бэлгийн нэг хэсэг болжээ. Уг алмаз нь Маргарита Тересагаас ач охин Мария Амелия өвлөгдөж, хожим нь Мария Амелия Боварын угсаа залгамжлагч хаан хүүтэй гэрэлсэн үед Боварын хааны эрдэнийн иж бүрдэлд багтсан байна. Ингээд дараагийн 100 жилийн турш хааны үнэт эрдэнийн чимэглэл болгон хадгалагджээ. Харин дэлхийн 1-р дан эхлэх үед хааны эрдэнийн сан хөмрөг дэлхийд даяарт хархан алдагдсан байдаг. Wittelsbach алмаз 1960-ад онд Бельгид дахин олдсон бөгөөд тухайн үед Бельги үнэт эдэлчин үл мэдэгдэх үнэт чулууг таньж тогтоохоор ханджээ. Уг алмазыг дахин зүсэж боловсруулсан ба энэ үед 4 карат гарын хорогдож одоогоор 31 карат орчим хэмжээтэй болсон гэнэ. Гэсэн чинь энэ маш том хэмжээтэй хэвээр байгаа гэсэн үг юм.
Хожим энэхүү алмаз нь 23.4 сая доллараар зарагдсан байна. 11. Winston-ийн хөх алмаз. Winston-ийн хөх алмаз бол 13.2 каратын өөсөвгүй гайхалтай хурц хөх өнгөтэй алмаз юм. Энэхүү алмаз нь Женев дэх Кристиас дуудлага худалдаанд зарагдахдаа дэлхийн рекордыг тогтоож байсан байна. Winston-ийн хөх алмаз бол өөрийн төрлөөс хамгийн том нь бөгөөд алтарт үнэтэй эдэлж компани гүйцэтгэх захирал Harry Winston-ийн нэрээр нэрлэгдсэн юм. Дуудлага худалдаанд оролцох үед дэлхийд даяарх хамгийн баян хүмүүс том хөрөнгө оруулалтын фирмд хүртэл түүнийг авахын тулд өрсөлдөжээ. Эцэст нь энэхүү алмаз 1 карат нь 2 сая ам доллараар үнэлэгдэж нийтдээ 23.8 сая ам доллараар зарагдсан байна. 10. The Orange буюу улбар шар алмаз. Өөр нэрээрээ галын алмаз гэж нэрлэгдсэн байдаг ба анх 1800-аад оны сүүлээр олдож байсан бөгөөд өнөө үеийн хамгийн үнэтэй их эрэлттэй өнгөт чулууны нэгт тооцогддог. Эдгээр алмаз нь зөвхөн Өмнөд Африк болон Австралид л олддог учраас шин ширхэг гарч ирэх бүртээ үнэхээр том үйл явдлыг дагуулдаг. Өнгөний хувьд шаргал цайвар, улбар шаргал байх ба цаг хугацаа өнгөрөх тусам үн цэн нь улам өссөөр байна. Улбар шар өнгөтэй алмаз тунц хүн байдаг бөгөөд тэр дундаа дуудлага худалдаанд зарагдсан нь бүрч бага байдаг. Мөн ихэнхдээ 6 каратаас бага хэмжээтэй байдаг байна. Гэхдээ энэ бүгдээс онцгой нэг алмаз байдаг нь зүгээр л The Orange гэж нэрлэгдсэн улбар шар алмаз байдаг ба энэ алмаз нь 30 жилийн турш нэгэн нэрээ нууцлсан эзэмшигчийн хувийн цуглуулгад хадгалагдаж байжээ. Харин эцэст нь олон нийтэд дэлгэж мөнгө олох зорилгоор дуудлага худалдаанд гаргасан байна. 1482 каратын жинтэй энэ алмаз бусад улбар шар алмазуудаас хавьгүй том юм. Анх түүнийг дуудлага худалдаагаар 17-оос 20 сая ам доллар хүрнэ гэж таамаглаж байсан боловч эцэст нь 1 карат нь 2.4 сая ам доллараар буюу нийтдээ 35.5 сая ам долларын хүрсэн байдаг. 9. Граф-ягаан алмаз. Граф-ягаан алмаз нь бидний өмнө танилцсан төгс-ягаан алмазнаас ч илүү гайхалтай алмаз гэж яригддаг. Энэ алмаз нь Африк твийн Лесото дахь уурхаагаас гаралтай. Граф-ягаан алмаз нь Harry Winston-ийн хувийн цуглуулгад 60 жилийн турш хадгалагдаж байжээ. Харин эцэст нь тэрээр энэхүү гайхалтай алмазыг дэлхийн нийтэд дэлгэхээр шийдсэн байна. 24.7 каратын энэхүү ягаан алмазыг алмазны ертөнцид Вингиний хаан хэмээн алдаршсан үнэт эдэл цуглуулагч Лоренс Граф худалдан авчээ. Түүний төлсөн үнэ нь 46 сая ам доллароос давсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй алмаз гэж тодорхойлогдсон юм. 8. Josephine-ийн хөх сар алмаз. 2014 онд Өмнөд Африкийн Калийн уурхаагаас нэгэн боловсруулаагүй гараар зүсээгүй үнэт чулуу олдсон нь гайхалтай байлаа. Түүнийг хараад л ирээдүйд асар үнэтэй болох нь тогтоогдсон байна. Анх олборлогдсон ойролцоогоор 30 карат хэмжээтэй тэрхүү чулууг боловсруулж 12 карат болгон зүссэн бөгөөд үн цэнийг нь 15-аас 20 сая ам доллар гэж тооцсон байв. Тухайн хөх алмаз нь ямар ч өвсөвгүй, өнгө нь хамгийн сайн, магадгүй дэлхийн хамгийн гайхалтай алмазуудын нэг байлаа. Энэ алмаз 1 жилийн турш худалдааны төвөр дээр байсны дараа дуудлага худалдаанд гарсан бөгөөд тусгайл нь нэгэн Хонконгийн худалдаа авахчийн анхаарлыг татсан гин. 1 карат нь 4 сая ам доллар хүрч нийтдээ 48.4 сая ам доллараар зарагдсан нь анхны тооцоолсон үннээсээ хамаагүй илүү үн хүрсэн юм. Гэхдээ худалдан авахч үүнийг өөртөө зориулж аваагүй. Харин 7 настай охин Josephine бэлгэлсэн юм. Тэрч бүхээл энэ алмазыг охиныхоо нэрээр нэрлсэн байна. Иймээс энэ үнэт чулууг одоо Josephine-ийн хөх сар буюу Blue Moon of Josephine хэмээн нэрлэдэг болжээ. 7. Oppenheimer-ийн хөх алмаз. 2016 оны 5 дугаар сард Женев тулсан дуудлага худалдаанд Oppenheimer-ийн хөх алмазын үн тодорхой болох хүртэл 20 минут үргэлжилсэн ширүүн өрсөлдөөн байв. Эхний хэдэн минутын турш олон сонирхогч оролцсон ч төгсгөлд нь ердөө 2 хүн үлдэн дэлхийн хамгийн том хөх алмазуудын нэгийг булаалдаж байлаа. Энэхүү алмазыг нэрлсэн нь Sir Philip Oppenheimer хэмээх хэрхэн бөгөөд түүний чинэлэг гэр бүл нь алдартай Beers компани эзэмшигчдийн нэг байсан юм. Тэд бас алдарт Wittelsbach алмазыг эзэмшиж байсан юм. Тэгэхээр тэдэнд мөнгөний асуудал байхгүй нь ойлгомжтой.
Өргөн дөрвөлжин хэлбэртэй 14.6 карат жинтэй энэ хөх алмаз нь Өмнөд Африкийн уурхаагаас гарсан ба эцэст нь нэрийн нууцлсан нэгэн худалдан авагч $57.5 сая $50 төлж худалдаж авсан байна. 6. Штүмэцийн ягаан алмаз. Штүмэцийн ягаан алмаз нь дэлхийн хамгийн гайхалтай алмазуудын нэг бөгөөд 2003 онд Монакод олон нийтэд танилцуулагдж байжээ. Анх Өмнөд Африкийн уурхаагаас олсон энэхүү алмазыг тухайн үеэс хойш ховорхон эзэмшигч нарын гарч шилжиж супермодель Хелена Кристенсен хүртэл зүүж байжээ. Эцэст нь энэ алмазыг Вашингтоны Смитсониан хүрээлэн хүлээн авч олон хүн үзэж сонирхох боломжтой болсон юм. Өмнөх ягаан алмазнуудаас хэмжээгээр харьцангуй том ба 59.6 карат бөгөөд энэ нь граф ягаан алмазнаас 2 дахин том хэмжээтэй юм. Түүнчлэн ямар нэгэн өөсөвгүй бөгөөд анхны 100 карат хэмжээтэй боловсруулаагүй чулуунаас энэ гоёлыг бүтээхийн тулд 20 сарын турш 8 хүний баг ажиллан 50 гаруй загвар туршиж үтсэн байдаг байна. Ямар ч жижигхэн алдаа энэ ягаан алмазыг гівдэж хаглах аюултай байсан учраас тэд үнэхээр нарийн хариуцлагатай ажиллажээ. Эцэст нь Штүмэцийн ягаан алмазыг Хонконгийн Chow Tai Fook Enterprise компани эзэмшигч $71.2 сая төлж худалдан авчээ. 5. The Beers-ийн 100 жилийн алмаз. Одоо хүртэл үзсэн үнэт эдлэлүүдийн зарим нь хаадноидын түүхтэй бол 100 жилийн алмаз харьцангуй залуу гэнэ. Энэ алмазыг 1986 оны 100 Өмнөд Африкийн алдарт премьер уурхаагаас олсон бөгөөд боловсруулаагүй байх үеийн жин нь 599 карат байжээ. Энэ нь тэр уурхаагаас гарсан хамгийн том 3 дахь алмаз байсан бөгөөд дотоод болон гадна талаас өөсөвгүй гэж үнэлэгдсэн байна. The Beers компани өмч болсон учраас энэ алмазыг маш нарийн зүсэх шаардлагатай байлаа. Тиймээс тусгай баг цуглуулж тэднийг газар дуурах тусгай лабораторид байрлуулжээ. Үүний зэрэгцээ мэргэжлийн инженер, цахилгааны ажилтнууд лабораторийн хэвийн ажиллагааг хангаж, сонгогдсон хамгаалалтын албан хаагчид цагдаа шиг хяналт тавьж байв. Өрөөний температурыг тогтвортой байлгах механик чичиргээг багасгах нь чухал байсан учраас ямар нэгэн жижигхэн ажилтал энэ үнэт чулуунд ямар нэгэн сэв суулгах боломжтой байв. 154 хоногийн дараа лабораториос тус алмазыг гаргасан ба 273.8 карат жинтэй 100 жилийн алмаз 1991 онд бий болсон юм. Тухайн үед энэ алмазыг $100 сая үнэлжээ. The Beers компани энэ алмазыг хадгалж түрээсэлж Лондонгийн цамхагт дэлгэн үзүүлдэг байв. Харин одоогийн эзэмшигч нь нууцлаг хэвээр үлдсэн бөгөөд The Beers компани энэ талаар албан ёсоор ямар ч тайлбар хийгээгүй байна. Гэсэн хэдий ч алмазны үн цаг хугацааны явцад өссөөр байдаг тул 1991 онд $100 сая үнэтэй байсан энэ эрдэнэ өдгөө үлж баршгүй үн хүрсэн гэдэг нь зайлшгүй. 4. Hope алмаз. Jean-Baptiste Tavernier-ийн эзэмшиж байсан бас нэгэн алдарт алмаз бол Hope алмаз юм. Анх хааны цэнхэр алмаз хэмээн нэрлэгдэж байсан энэ чулуу нь өмнөх жишээнүүдтэйг ижил түүхтэй бөгөөд эцэстээ маш өндөр үн хүрсэн юм. Hope алмаз нь анх 116 карат жинтэй байсан ба 1600-аад онд Tavernier Францын Луи 16 дугаар хаан худалдаж байжээ. Үүний дараа цаг хугацааны явцад алмазыг улам боловсруулж олон эзэмшигчийн гарт орсон байна. 1910 онд Carter-ийн нэрт Evelyn Wash Maclean очиж тэрээр алмазыг өөрийн хүсснээр дахин зүсүүлж 45.5 карат болгожээ. Дараа нь энэ алмазыг янз бүрийн музей үзэгсэлэнгүүдэд өгч эцэст нь Смитсониан хүрээлэнд байршуулсан байна. Одоогоор үүнийг $350 сая үнэлгээтэй гэж үздэг байна. 3. Кулинан алмаз. Кулинан алмаз нь 1905 онд Өмнөд Африкт олдсон бөгөөд 3106 карат жинтэй ба хамгийн том алмаз юм. Энэ алмаз нь үнэхээр гайхалтай бөгөөд хааны үнэт эдлэлийн олон ширхэг энэ алмазнаас гарсан билээ. Кулинан алмазыг Борын дайны үед Өмнөд Африкийн засгийн газраас Их Британийн Эдвард 7 дугаар хаанд итгэл эвнэгдлийн бэлэг болгон өгч байжээ. Үүний дараа энэ чулууг Амстердамд зүсүүлсэн бөгөөд эхний оролдлогоор чулууг хуваах гэж байхдаа хутга 2 хуваагдсан гэдэг. 8 хүн өдөрт 14 цагаар 1 сарын турш ажилсны үр дүнд Кулинан алмазыг 9 том гоёмсог чулуунд хуваасан байна.
эдгээр алмазыг 1-9 хүртэлх дугаарсан бөгөөд өнөө хүртэл энэ нэршлэр нэрлэж байна. Том 9 алмазнаас гадна 97 жижиг тод алмаз гарсан бөгөөд ингэснээр нийт 105 алмаз бий болсон юм. Эдгээрийн хамгийн том нь өнөөгийн үнэлгээгээр ойролцоогоор 400 сая $400 хүрдэг. 2. Sandstone. Sandstone нь шаргал өнгөтэй 55.2 карат жинтэй бөгөөд анх 1570 онд Францын элчин сайд Николас Харлой худалдан авсан байдаг. Харлой нь энэ чулууг Францын хаан 3 дугаар Генрид өгсөн ба тэрээр өөрийн малгайг чимэглэхэд ашиглаж байжээ. Дараа нь энэ чулуу 4 дугаар Генри хаанд шилжиж ирсэн байна. Sandstone нь урт удаан, баялаг, мөн нарийн түүхтэйч 1906 онд Америк нэгдсэн улсын парламентын гишүүн Уильям Асторын гарт орж тэрээр энэ чулууг охиндоо бэлгэлж байжээ. Одоогоор энэ чулууг Францын Луврын музей эзэмшиж үзэгчид шилэн хайрцагт байгаа энэхүү асар том алмазыг аюулгүйгээр үзэж сонирхож байна. Гэхдээ Sandstone-ыг дахин худалдаанд гаргахгүй гэж зарласан бөгөөд учир нь түүний түүх болон алмаз нь өөрөө үнэлэгдэшгүй үнэтэй гэж тооцсон юм. 1. Kohinoor. Kohinoor гэдэг нь гэрлийн уул гэсэн утгатай перс үг бөгөөд анх олдсон үедээ ойролцоогоор 200 карат жинтэй байсан ч эцэстээ 105.6 карат болгож төсөөлсөн байна. Хэрв түүхийн бичиг баримтууд үнэн бол энэ үнэт чулуу нь үнэхээр эртний бөгөөд зарим их сурвалжид бичснээр санскрит хэл дээр манай эртний өмнөх 3200 оны үед дурддагдсан гэжээ. Зарим нь 14-р зууны энэтхэгийн раажуудын үед үүссэн гэж үздэг. Ямар ч байсан Kohinoor нь маш их ховор бөгөөд эцэстээ Пенжаб мужид хүрсэн ч Английн колоничлалын үед хураагдан Английн эзэмшилд орсон юм. Өнөөдөр энэ чулуу нь Их Британий хатан хаан Элизабетийн тэдмийн төв чулуугаар байрладаг. Kohinoor-ын олон хуулбарууд хийгдсэн бөгөөд хамгийн алдартай нь Лондонгийн цамхагийн үнэт хэдлийн тамхинд байрлаж байгаа. Гэхдээ энэхүү алмазыг энэтхэгээс хүчээр булаан авсан учраас олон улс орнууд эзэмшигчийн маргаантай гэж үздэг учраас Kohinoor-ыг түүхэндээ хамгийн маргаантай алмаз болгосон юм. Энэхүү алмазыг үнэлэгдэшгүй гэж үздэг боловч ойролцоогоор $500 сая хүрнэ гэж тооцоолдог байна. Та бүхэнд таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Баярлалаа.